За өөрийн интернет хүчин дээрээ www.rn.org гэж чинь. За энэ бол хуудас харагдаж байгаа. Энэ дээр бүртгүүлэх, нэвтрэх гэсэн хоёр сонголт байгаа. Энэ сонголтын нэвтрэх гэсэн сонголтыг дарнаа. За нэвтрэх хаяг дээр өөрийнхөө имэйл хаягийг бичнэ. За зарим хүмүүс мэдлээ цэг имэйл, зарим нь voice цэг идүү цэг имэйл гэсэн хаягаа бол бичиж энд бол нэвтэрч байгаа. За нууц үгэн дээр нь pass 1 2 3 долларын хэмдэг P үсгэн томоор ингэж бичигдэж байгаа. За ингээд бичснийхаа дараа нэвтрэх тавчийг дарна. Нэвтрэхэд ийм дэлгэц бол хамгийн түрүүнд харагдаж байгаа. За математикийн хичээл их сургууль гэсэн хэсгийг хойш нь скроллдож явхаар 21 дугаар сургууль гэсэн энэ сонголт байгаа. За 21 дугаар сургууль дээр дарахаар энэ миний сурч байгаа дээр 12 дугаар ангийн математик гэсэн энэ хөтөлбөр гарч ирж байгаа. За хөтөлбөрийнхаа нэрэн дээр дараад орно. Оронгууд энэ хамгийн ихний хэсгээр сэдвүүд гэдэг хэсгээр 12 дугаар ангид үзэх ёстой бүх сэдвүүд бол ингээд харагдаж байгаа. За эндээс сэдвүүлээ нэг бодлого бодж үзье. Бодлого бодохдоо тухайн сэдвэн дээрээ дарнаа. За тэр сэдвийг сонгоход ийм цэнхэр өнгөтэй урталт нь цэнхэр бөөрийнхий гарч ирж байгаа. За баруун талд нь R1-ээс хавгуулаад ингээд R4 хүртэл буюу хамгийн хөнгө нь 1 2 3 4-гээр бодлогууд маань хүндрээд ингээд явж байгаа. За эндээс бодлого бодох гэх нэг товчийг даръя. За ингэнгүүт бодлого бол гарч ирнэ. За энэ бодлогон дээр гарч ирнэ. За бодлогоо өөрөө дэвтэр дээрээ бодож үзээд өөрийнхөө зөв гэж бодсон аль нэг хариултаа сонгоно. За хариултыг илгээх товчийг дарна. За энэ тохиолдолд зөв байна гэж гарч ирж байгаа. За яг энэ төрлийн өөр бодлого авахдаа дахин бодлого авах гэдэг товчон дээр дарна. Хэрвээ алдаатай хийсэн тохиолдолд дахин бодох гэдэг сонголтыг дарж дахин илгэнэ. За буруу байгаа тохиолдолд зөв хариулт энэ байсан гэдэг нь гарч ирж байгаа. За баруун талд нь бол даалгаврын гүйцэтгэл гарч ирж байгаа. Нийт 2 бодлогоноос нэг нь зөв, нэг нь буруу болсон байна гэдэг байдлаар гарч ирнэ. За энэ статистик нь бол өөрт харагдахаас гадна багш дээр бол харагдаж байгаа. За түрүүний харагдсан R2 төвшний бодлого буюу дараагийн хөндрүүлсэн бодлого гэх мэтчлэн ингээд 4-р төвшин хүртэл нь хөндрүүлж юм бодох боломжтой байгаа. За дараагийн хийх хэсэг бол өөрийгөө сорцгоё гэсэн хэсэг байгаа. За энэ хэсэг дээр бол 2026 оны гүйцэтгэлийн үнэлгээний жишг даалгаврууд бол гарч ирж байгаа. За эндээс сорил өгөх гэдэг товчийг бол дарна. За сорилоо ингээд дарангууд сорил эхэлнэ. За эндээс өөрийнхөө зөв гэж бодсон бодлого хариултуудыг бол сонгоно. За энэс гадна нийт хэдэн минут байгаа юм. За хэдэн бодлого байгаа юм гэдэг нь бол энэ баруун дээд талын болонд харагдаж байгаа. За тухайн бодлого маань хэдэн онооных вэ гэдэг нь энэ баруун талд нь бас харагдаж байгаа. За энэ хэсэгт бол өөрт чинь үлдсэн байгаа минут секундуудад гарч ирж байгаа. За эндээс хариултаа сонгоод дараагийн бодлого гэдэг байдлаар дараагийн хэсэг рүүгээ явж болно. За өмнөх бодлого руугаа дараад өмнөхөөр шилжиж за ойлгохгүй бодож чадахгүй бодлого бол дараагийн бодлого гэдэг рүү явуулж болно. За энэ баруун талын хэсэг дээр бүгэлдсэн даалгаврууд нь хөнгөтэй, бөглөөгүй нь саарл хөнгөтэй, яг одоо явж байгаа нэм тод хөнгөтэйгээр бол харагдаж байгаа. За эндээсээ эсвэл шууд дараа даалгавруудыг шилжүүлж болж байгаа. За ингээд даалгавруудынхаа хариултуудыг сонгоод сорилоо дуусгах гэдэг товчийг дарнаа. За сорилоо дуусгахдаа ихтгэлтэй байна уу гэд асуулт асууна. Үгүй гэсэн тохиолдолд сорил руугаа буцна. Тийм гэдгийг дарсан тохиолдолд үр дүнгийн шууд тооцоолж байгаа. За ингээд сорилоо дуусгахлаар үр дүн нь бол гарч ирж байгаа. Эндээс хичнээн хариулт нь зөв аль нь буруу вэ гэдэг нь гарч ирж байгаа. Зөв тохиолдолд ногоон өнгөтэй харагдана. Буруу тохиолдолд улаан, бөглөөгүй тохиолдолд саарл гэдэг ингэж гарч ирж байгаа. За нийт 30 секундын хугацаанд энэ сорилыг өгсөн байна гэдэг хугацаанаас гарч ирж байгаа. За ингээд хэдэн онооны гүйцэтгэлтэй байсан 35 оноохоос 0 оноо авсан байна, 0% гүйцэтгэлтэй байсан байна гэх нэг гарч ирж байгаа. За үүнээс гадна сэдвийн хүрээнд тухайн шалгалтын дээр байсан сэдвүүдийн хүрээнд хэр гүйцэтгэлтэй байсан бэ гэдэг нь сэдвээрээ гарч ирж байгаа. За тэгштгэл тэмцэтгэл биш ба олон гишүүдийн хувьд бол хэдэн зөв хэдэн буруу байсан бэ гэдэг нь ингээд бүгд гарч ирж байгаа. За доошоо яваад үзэхээр бодлого тусгүй гарч ирж байгаа. За эхний бодлогыг бол буруу боджээ. За энэ тохиолдолд энийг яаж бодох ёстой гэсэн бэ гэдэг жишээ видеог үзэж болно. За видеон дээр гарч ирэхэд ямар бодлого авъя гэдэг нь гарч ирж байгаа. За дахин бодлого авах гэдгийг дарахад яг энэтэй ижилхэн төрлийн бодлого гарч ирж байгаа. За энийгээ бодоод хариултаа илгээх гээд хариултуудаа хийгдэж болно. Буруу байдлаа гэхэд дахин бодлого авах гэдэг байдлаар ингээд дахин бодлогуудаа бодож алдаагүй бодох хүртлээр давтаж бодох юм боломжтой байгаа.